Англи хэл нь Энэтхэг Европын хэлний аймгийн Роман Германы хэлнээс үүсэлтэй бөгөөд Их Британий колоничлын нөлөөгөөр дэлхийн хамгийн түгээмэл хэл асан Нэгдсэн Хамт Улс, Америкийн нэгдсэн улс, Австрали, Канада зэрэг улсууд албан ёсны хэлээр булган ашиглаж байна. За одоо 21-р зуунд бизнесийн орчинд англи хэл мөн илүү төлхөө ашигладаг болсон байгаа. Яаж вэ гэх юм бол компаниуд нь мэдээж гадаад руу удаан худалдан авалт хийхин тулд англи хэлтэй хүмүүсийг илүү төлхөө сонгон шалгуулж авч байгаа. Мэдээж тухайн хүнийг өөрийнхөө сонгосон мэргэжлийг ихээ эзэмшснээс нь гадна англи хэл нь илүү сайн байх юм бол тухайн хүнийг авах одоо боломж нь илүү нэмэгдэнэ гэсэн үг. За та мөн англи хэлтэй байснараа гадаад компанид очиод ч юм уу гадаад очиод илүү олон мэргэжлийг одоо ажлууд хийх боломжтой. Одоо банкнд ажиллах тухайн мэргэжлийнхаа маркетингийг хийх эсвэл одоо орчуулагч хийх гэдэг юм уу те. Тэгээд мөн англитэй байх юм бол мэдээж олон улсын компанид ажиллах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Мөн одоо ажилд орсныхаа дараач илүү нэмэлт цалин авах ч гэдэг юм уу эсвэл тушаал дэвших боломжууд нь илүү нэмэгдээд явна гэсэн үг. Эрдэм шинжилгээний ажилтнууд эрдэм шинжилгээний нийтлэл боловсруулан гаргах эсвэл бусдад эрдэм шинжилгээний ажилчдтай нүүр тулан уулзаж хурал цуглаанд оролцсон нэн илрүүлсэн судалгаагаа бусдад танилцуулах эрдэм шинжилгээний ажлаа цааш үргэлжлүүлэхэд хэрэгтэй. Харин технологийн салбарт гэх юм бол дэлхийд дээрх технологийн дэвшилтэд улс орнууд жишээлбэл Япон улс англи хэлийг өөрсдийн гаргасан шин дэвшлийг бусдад хүрэхтэй ашиглаж байна. Цахим хуудсан дээр ихэнх мэдээлэл нь англи хэлээр бичигддэг. Тиймээс англи хэлийг эзэмшснээр интернет орчин дэх бүхий л мэдээлэл хүрэх зам нэгдэж байгаа юм. Цаашлбал ямар ч орчуулга хэлэлцүүлэгт оролцож саналаа илэрхийлж болох юм аа. Англи хэлийг сурах нь дэлхийн шилдэг их сургууль суралцаад гол төлхөөр болдог. Дэлхийн шилдэг их сургуульд суралцмаар байна уу? Хэрвээ тийм бол та англи хэлийг заавалжгүй судлах шаардлагатай. Harvard, Oxford, Cambridge гэх мэт сургуулиуд нь дэлхийн топ их сургуулиудын төлөөлөл. Хэрвээ эдгээр сургуулиудыг суралцаж төгсөх юм бол та дэлхийн аль ч улсад хүссэн мэргэжлээрээ шилдэг болсон хүчин болох боломжтой. Уран зохиолын салбарт шилдэг зохиолчид өөрсдийнхөө бүтээлийг үргэлж англи дээр төрөвдөг. Эдгээрийн шилдэг шилмэл зохиолуудыг улс орнууд өөрсдийн хэлээр орчуулан хүргэдэг. Гэвч зохиолчид англи дээр нь унших санал болгодог. Учир нь орчуулгын явцад утга зүйн болон найруулгын өндөр алдаа гарах магадaltaй. Хэрвээ англи хэлийг 100% дагнан суралцвал гадаад хэлний багш, гадаад хэл орчуулга, гадаад хэл шинжилэл, англи уран зохиол, гадаад хэл орон судлал зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Хэрвээ та нийгэм англи хэлийг хамтдан суралцсанаар төрийн удирдлага, нийтийн удирдлага, олон улсын харилцаа, зочид буудлын менежмент, сэтгүүл зүйн гадаад хэлний орчуулга зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Та бүхнийг англи хэлний сонгоныг сонгон суралцаасаа гэж хүсэж байна. Та бүхэн англи хэлний сонгоныг сонгон суралцаарай. Англи хэлний сонгоныг сонгон суралцаарай гэж зөвлөж байна. Англи хэлний сонгоныг сонгон суралцаарай.